Нөгөө талаар бол одоо та хоёртай хамтын ажиллагааны гэрээ би сая өөрөө харлаа. Хамтын ажиллагааны гэрээ байгуулчаад ажил хөдөлмөрийг эхлүүлж хийлгэчээр эргээд цалин хөлсөө авахаар энийг өгөхгүй гэсэн ийм асуудлууд байдаг. Тэгэхээр өнөөдөр надтай бол нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн сайд явж байгаа, хотын дарга явж байгаа. Би хоёр даргатай хоёулантай ярьсан. Энэ хоёр хүний тэр 243 сая төгрөгийг төрөөс олгоо. Хэзээ нэгэн цагт буруутан бол би өөрөө ерөнхий сайд хариуцлага хүлээнэ. Тийм учраас та хоёр маань энэ 7 хоногт, эх 7 хоногт багтааж энэ хүмүүсийн тэр хохирлыг гэх юм уу юу гэдгийг тэрийг барагдуул заяа гэж хэлсэн. Хотын дарга. Яг голоор нь хуваагаад 50-50% нь та хоёрын мөнгөө сайхан шийдэж өг. Эрүүл мэндийн сайд маань энэ ч байгаа тэр өвчин зовлонтой байгаа хүмүүстээ анхаарал тавь. Тийм ээ. Хин өвдөд байгаа ямар одоо өвчин зовлон байна үзэж харах, газар дээр нэмчнэрээ авчаад эмнэлэг домлогт нэвтрүүлэх юм байвал хэвтүүлээд ингээ анхаарах. Цагдаагийн дарга маань байж тийм ээ. Аюулгүй байдалд анхаарал тавь. Аюулгүй олон хүмүүс энэ чинь амьдарч шүү дээ. Одоо гэр нүр хаягаар залгсан метрийн цагийн юм газрууд гал усны гашуун зовлон янз бүрийн гарахыг үгүйсэхгүй. Тийм учраас аюулгүй байдал дээр анхаарал тавих хотын дарга байж газрын асуудлыг шийдэхгүй бодож таадмаа. Энэ хашаа машаагийн томсгочхоор юмнууд юу нэгдэг дарга. Миний хамгийн ойлгож байгаа хамгийн энгийн ойлгож байгаа зүйл үйл ажиллагаа зүгээр хорон дарга дээр шийдэгдэл явчих хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгээ хорон дарга салиа дээшээ гараад ингэсээр эцэд ерөнхий сайдд хүртэл ингэж явна гэдэг маань зүгээр шатны байгууллагууд нэг жоохон асуудал байгааг харуулж байгаа. Гэхдээ энэ засагдаж болохгүй зүйл биш засагдан. Тэгээ дүүргийн даргатай очиж хэлээрэй хийнэ. Уг нь бол би биш дүүргийн дарга маань энэ асуудал шийдэх ёстой шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ерөнхий сайд нь ирж шүү.